Сайн байцгаана уу? Намайг Лосон дөрждөг. Би Сэнлэжээ сургуулийн 11 дугаар анги зуралцдаг. Сайн байна уу? Намайг Хатан Дамир гэдэг. Би Сэнлэжээ сургуулийн 11 анги сурагч байна. Сайн байна уу? Намайг Эрдэнэ гэдэг. Би Сэнлэжээ сургуулийн 11 анги сурагч байна. За, манай төсөл нь ерөнхийдөө Smart Parking гэдэг зогсоолын автомашины зогсоолын ер нь бол тийм төсөл байгаа. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд нийт 435,500 иргэд хувийн автомашинаар зорчдог бол хотын төвийн бүс рүү 141,500 иргэн зорчдог. Тэгээд хувийн автомашинаар зорчиж буй иргэдийн 33.4% нь хотын төвийн бүс рүү зорчдог бөгөөд эдгээр иргэд хотын төвийн зогсоолд машинаа байрлуулахдаа нэг яг өдөржингөө нэг машин байрлахдаа тэр машин хоёр зогсоолын дунд нэг зогсоолыг эзэмшдэг эсвэл ингээд заримынхан зогсоолыг хааж тавьдаг гэх мэтлэн асуудлууд ингээд гардаг учраас бид нар одоо энэхүү санаан дээр үндэслэж энэ төслөө ингээд санаачилсан байгаа. За тэгээ энэхүү төслийн маань зорилго гэх юм бол Улаанбаатар хотын авто замын төвчрлийг бууруулах, мөн зогсоолын хомсдлыг шийдвэрлэх, хотын иргэдийг одоо амьдрах орчныг сайжруулах тийм зорилготой байгаа. Манай төслийн зорилго нь болохоор хотын төв болон төвжрэл ихтэй бүсүүдэд автоматжуулсан зогсоолын системүүдийг нэвтрүүлж, газрын хомсдлыг багасгах, зогсоол олох цагийг багасгаж, иргэдийн амьдралын чанарыг сайжруулж, одоо илүү цаг хэмнэх талаас нь машины зогсоолыг төлөвлөлтийг сайжруулснаар одоо орчны бохирдол болон автомашины хэд хөдөлгөөний багасгаж төвжирлийг юу сарамжуулна гэсэн нэг тиймэрхүү зорилготой байгаа. За BTD шийдвэрлэх асуудал нь болохоор одоо цаг хугацаа алдах. Иргэдтэй төвжрэл, мөнгөжил маш их цаг алддаг, зогсоод хайхтай бас их цаг алддаг. Энийг шийдэхийн тулд автозогсоолын эрэлт одоо хотын төвийн автомын ачаал төвжрэл мэдтгэж бүрж зогсоолын хүртэем сайжирна. Хот төлөвлөлтөн дээр байгаль орчны бохирдол багасаж зохистой хот төлөвлөлт бий болно. Автозогсоолын талаарх тооцоол гэх юм бол машины хоорондын өргөний хэмжээ нь 20 м байгаа. За тэгээд зогсоолын өндөр нь ерөнхийдөө бол 6 давхар байшинтай тэнцэх хэмжээний өндөр. Зогсоолын талбай нь нэг нэгний дагуу 5 машины зайтай байгаа. За тэгээд өргөн 10 м, гүн нь 6 м, нийт талбай нь ерөнхийдөө бол 60 м квадратын талбайтай байгаа. За тэгээд энэхүү юм болохоор өвлийн удирдалд яах вэ гэхээр дулаан тусгаарлагч материал ер нь бол хэрэглэнэ. Тэр нь одоо дулааны хөөсөн цөөр эсвэл ямар нэгэн металл энэхүү одоо материалуудаар ер нь бол ашиглагдана. За тэгээд өндөр чанартай тослогоо гэдэг ингээ Монголын Монгол улсын нийт цаг уур нэг эрсдэс уурын цалтай учраас энэхүү цаг уурын эсрэг ингээд аль болох дулаан байлгахын тулд өндөр чанартай тос бас ингэж ашиглана. За тэгээд мөн дээрэс нь энэхүү аргуудыг хэрэглээд өвлийн улиралд ер нь бол ямар ч асуудалгүй үйл ажиллагаа явуулна гэж ер нь бол тооцоолж байгаа. Алтан байгууллагуудын юун дээр зогсоол бол амар хүртээмж муутай байдаг. Тэгээд тэрүүгээр иймэрхүү тим байршлуудаар ер нь бол энэ зогсоолуудыг байршуулбал ер нь илүү зохимжтой гэж ойлгосон юм. Ер нь бол яг тиймэрхүү байгууллагуудад бол автомашины зогсоол аяа хүртээмж муу байдаг. Тослоход дэмжсэн хүн гэвэл маа сургуулийн физикийн багш байгаа. Ерөнхий судалгаан дээр нэг чиглүүлж өгөөд ерөнхий нэг анхааруулга өгөөд судалгаагаа ихэд нэг 5-8 хоног болсон. Манай төслийг ер нь бол маш олон газар хэрэгжүүлсэн байт юм билээ. Оросын албаны улс, Герман, за тэр дундаа Япон улс нь яг энэ санааг хамгийн анх санаачлаад тэгээд 1960 онд санаачлаад одоо өөрсдийнхөө улсад хэрэгжүүлжсэн билээ. Тэгэхээр яагаад бид нар энийг Монголдо хэрэгжүүлж болохгүй гэж яагаад бид нар энэ Монголынхоо төвшрэл энэ зай талбай гэсдэд байгаа энэ асуудлын цаг алдлыг эднэрийг яагаад бид нар шийдэж болохгүй гэж бодсон учраас бид нар яг энийг төслөө эхлүүлээд тэгээд одоо болтол ингээд судалгаа нь яг бүрэн дуусаагүй. Тэгээд одоо болтол ингээд судалсан алга.